Энэ жилийн наадмаар бид гэр бүлийн найзуудын хамтаар Сэлэн аймгийн Түнгэл тосгоныг зорьсон. За Түнгэл тосгон бол Улаанбаатар хотоос 135 км-ийн зайд оршдог. За бид нар шууд арга үнээрээ даваад за тэгээд Төв аймгийн Батцүмбэр сумаар дайраад за тэгээд Чанга хойшоогоо салаад Түнгэл тосгон руу явдаг юм байна лээ. За тэгээд бид нар 11-ний өглөө явхад бол маш гоё бороотой, мантай, цаягаар бол маш гоё байсан. За тэгээд Батцүмбэрээс Түнгэл орох зам бол нэлээд шавартай, бороо ус ихтэй байсан. За тэгээд машинууд нь ус ихтэй газар ингээд номероо гээгээд за тэгээд шаварт суунгаа алдаал ирэхэд явсан да. Энэ Монгол минь мөнхөд дүрд орсноо. Удам Монгол талын сайжигтай. Удам Монгол эргчүүлжөөтэй. Удам Монгол зүрхэн дуяатай. Удам Монгол бидний их ороо. За бид Улаанбаатар хотоос өглөө 8 цагт хөдлөөд нэлээд явж байгаад Түнгэлд нэлээд төгсөж байгаад зогс бороо намж гарын зогсож цайлцгаасан. Хөлгүүд нь тал дүүрэн давхсан. Дэлхийд хосгүй агуу Монгол. За ингээд явсараа байгаа зорсон газар ирсэн. За Түнгэл тосгон бол үнэхээр байгалийн үзэсгэлэнтэй газар. Энэ бэнлээ ерөөсөө аймагт хүрээлэгдсэн. Маш гоё зам болж исэн. Бидний энэ амралтын газар 2 байшин авсан. За тэгээд 2 байшиндаа Түнгэлд болон хөдөлгөөн бодож ороод тэгээд 2 өдөр сарсан. За одоогийн бол бидний наадмын нээлт болчихсон. Бидний их ороо. Удам Монгол талын сайжигтай. Удам Монгол эргчүүлжөөтэй. Удам Монгол зүрхэн дуяатай. Удам Монгол. За тэгээ хүүхдүүд маань тоглож наадаад за бид нэр очисон өдрөө хуушуур хийцгээсэн. Наадмын хуушуураа хийж идээд за мэдээж тэгээ 5 гар ажиллагаа эхэлсэн. 5 гар ажиллагаа эхэлсээр байгаад ерөөхдөө эхний өдрөө ингээд амарцгаасан. За дараагийн өдөр харин өглөөгөр жоохон бороотой сэрэг хүнд байсан. За бид нэр сангимсаал ажиллагаанд явж байна. Хөдөө удам таланд хязгааргүй. Тэг шүүжмсар нутгийн хаяанаа. Тэмүүл мандах нарн эрх хэмсээ. Үлэгсэлхэн зөөлөн элбэн аргатгаац. Үцэгслэн царн тэнгэртэй амглаа. Энгэртэй. За тэгээ мэдээж 12 өдрөө хоолны дараа 5 гараа сууж эхэлсэн. За манай энд болохоор манай булгаа бөхөө үзэд ирсэн. Завгүй байсан. Бид идэж бас далинд болоод 5 гар сайхан сууж авсан. За тэгээд наадмынхаа хорхыг хийж идчихээд бид нэ хүзрөө түр хошин тавьж байгаа бөхөө үзцгээсэн. За бүх үнэхээр болсон. Манай булгаа түр бүхийг зүг тасан үн шагналтай гэж зарлцсан байсан учраас манай заяа болохоор хэн баяр төлөнгөө батнасан болохоор батнацын төлөнгөө энэ аяга мөрий тавьсан байсан. За одоогийн бол хэн баяр маань түрүүлээ дайнаа руу болоод за тэгээд түрүү бүхэн байшин шагнал гэдэг шиг одоо зүг тасан хүн ингэ шагнал авчнаа. Тэг хөлгүүд нь тал дүүрэн давхсан. Дэлхийд Хагаш өглөө бид нэр цөв ажиллагаанд орчгоод за тэгээ хүүхдүүдэд тоглуулсан. Хүүхдүүд маань зөв таах болгонд одоо мөн шаналтай байсан учраас маш идэвхтэй гол бодлоцгоосон. За мөн болоогүй төвчүүд нь тоглоёгээд тоглосон. талын сайжигтай. Удам Монгол эргчүүлжөөтэй. Удам Монгол зүрхэн дуяатай. Удам Монгол бидний их ороо. Удам Монгол талын сайжигтай. Удам
Монгол эрх чөлөөтэй Удам Монгол зүрхийн дуяатай Удам Монгол бидний их орон Удам Монгол бидний их орон Хөх тэнгэрийн хаяад зэрэглээ татсан Хөдөө удам таланд хязгааргүй Тэг шүүжим саруу нутгийн хаяанаас Тэмүүлэн мандах нарн эрх хэмсээ Үлэгсэлхэн зөөлөн элбэн аргатхаац Үзэгсэн царн тэнгэртэй амгалаа Энгэртэй За бид буцахтаа бол зүүн хараагийн замаар буцсан. Ирсэн зам маань нэлээ шавартай байсан учраас бид нар буцахтаа зүүн хараа ороод зүүн хараагаас засанлаараа хот руу буцъя гэж ярьцгаагаад буцсан. За тэгээд Түнхлээс зүүн хараа орох бол 35 км. Зам нь бол шавар ус гайгүй юм байдаг юм лээ. За тэгээд бид нэр зүүн хараад Батнасангиндээ очиж машин дэрэг авгааж аваад бас цайлж аваад за тэгээ хот руугаа буццгаасан. их орон